За, edited content-с мэдчилж байна. Бид нар бодиттой, баримттай хараад бус хоолны шүүмж хүргэж байгаа. Тэгээд UB Food Festival дээр очисон чинь 3 цаг хүлээг инээ хоол нь хийгдэж байгаа. Тэгээд хоба дээр хүрээд ирлээ. Swift идэхээр тэгээд нэг зүсэн бяцлагтай тэр бяцлагтай пицца юу те тэрнээс авчээ. За 34. За баярлаа. Тэгээд би бол хоба бургерийн идэх дуртай. Бургер захиалсан байгаа. Swift бургер захиалсан. Тэгээс нэг слайс пицца авчихлаа. Тэгээд ерөнхийдөө миний бодлоор хобаа бол Монголдоо бас хамгийн гоё пицца болон бургертэй газар гэнэ гэж би хэлж байгаа. Тэгээд гоё зүйл нь гэвэл нэг юу би бургер захиалангуудаа нэг слайс пицца захиалах дуртай. Одоо бол дан бяцлагтай пицца захиалсан. Вау. Пиццаг нь ойртолтой авах юм уу? Гоё зүйл нь заавал одоо бүтэн пицца идэх шаардлагагүй. Ганцаараа бүтэн пицца идэх нь бол гэдэг бол ерөнхийдөө чанга челленж. Ядж яхад би яс нэг юм жингээ барих тал дээр яс анхаардаг учраас ерөнхийдөө ганц слайс идэхэд бол ер нь гоё. Слайс нь гэхдээ нэг тухайн цагаас шалтгаална ягаад гэвэл зарим пицца нь слайстай байгаа зарим нь үгүй байгаа. Тийм болохоор хизээ ирснээс шалтгаалаад одоо слайсных нь хүртээмж нь өөр байдаг. Бяцлан гоёмттай байгаа, соус нь ч гэсэн гоёмттай байна. Ер нь бол ер нь өөр газруудаар пицца ингээд слайсаар зүсмээр гардаг байхаа. Пицца. Тэр чин пицца биш шүү дээ. Тэр чин пицца автор бүтээгдэхүүн. Swift үү те? За баярлаа. Subscribe дараарай. Бодиттой, баримттай, стероидтай шүүмж хүргэж байна. За тэгээд хоба бургерээ захиаллаа. Би тэгээ хобагийн Swift гэдэг бургерийн захиалах идэх дуртай. Ерөнхийдөө бол үйлчлэгээ нь бол маш гоё. Найрсаг тэгээд ер нь нэг удахгүй би баг 15 минут цал ер нь хүлээдэг. Тийм болохоор үйлчлэгээ маш шуурхай байдаг. Нэг слайс пицца чинь нэг ойролцоогоор 8k байдаг байхаа. Тэгэхээр 8k энэ Swift бургер бол 24k. Зарим хүмүүс энийг харангуудаа порц нь жижиг байна гэж харж болно. Гэхдээ миний хувьд бол яг төгс ягаад гэвэл би одоо junk food гэж идэг штэ тэ бургер юм уу эсвэл шавсан төмс идэх юм бол төмс нь нэх их биш. Бургер нь ч гэсэн бас яг ерөнхийдөө нэгийг идэл тэгэл миний хувьд бол яг хангалттай фаст фудтэй хүсэмжит фаст фудтэй идчихэж байгаа. Тэгээд Swift-ийн өөр нэг онцлог юм гэвэл эдгээр бриош талхтай өөрсдөө талхаа барьдаг. Тэгээд энэ талх нь бол үнэхээр гоё гардаг. Энийг ерөнхийдөө бол энэ талхыг нь хоба бургер дээр хурж ирээд үзээд амтвал үнэхээр гоё. Дээрс нэмээд энэ хоба бургерийн орц нь бол маш энгийн. Ягаад гэвэл энэ чинь үгэрцээ, чиз, тэгээд энэ юуны горчиц шиг амттай соус байгаа. Тэгээд иймэрхүү цөөхөн хідэн орцтой байгаа. Энэ тэгэл яг амар гоё супер зөгцдөг. Миний зүгээр одоо бодож байгаагаар энэ бол одоо McDonald's-ийн чизбургерийг ингээд сайжруулад одоо тиймтэй органик ч гэх юм уу эсвэл одоо юу тийм премиум дээд зэргийн хөлбөр гэж хараад байгаа. Болцсон бас амар гоё яагаад байгаа. Juicy амттай, гоё ингээд гэрэлтсэн эсгүүд нь харагдаж шүү. Энийг бол англиар charred гэж хэлдэг. Одоо монголоор юу гэж хэлэх вэ?
Порц нь одоо бол яг нэг идэл дээр яг хангалттай санагдчихж байгаа. Fast food идмээрээ бол яг ингээл нэг их биш. Гэтэ яг ерөнхийдөө час. Зарим нэг хэтрүүлж болохгүй. Тэгээ энэ бол миний надад бол яг тэр порц нь үнэхээр яг таалагдж байгаа. Их биш. Яг таарсан. Тэгээд chicken burger-ийн баашоо сая өндөрлсөн. Харин энүүгээр хобаа дээр хурж ирээд одоо beef burger-уудын баашоо гэж эхэлж байна. Тийм болохоор бургертэй газруудаар очиж бургерийг идэх болно. Орц нь гоё зогцож байгаа. Тэгээд ер нь энэ бүргийг эзнийхэн дараа дахиад идмээр байгаа гэм сэтгэл төрдөг учраас тэгээд би энд бол яг хоба бүргэрд бол 7 хоногт ядаж нэг юм 2 удаа бүргэр идэж байгаа. За тэгээд үнэлгээгээ өгье. Би бол хобагийн Swift burger-д бол 5-аас 5-ыг өглөө. Брош талхтай цөөхөн идэн орцсон. Яг юутайгаа бургерний патитайгаа махтайгаа яг гой зогцож байгаа. Тийм учраас би 5-ыг өгж байгаа. Ягаад гэвэл энэ бургерийг идэнгүүтээ би дахиад идмээр байгаа. Гэтэ би одоо юуныхаа өөрийгөө удирдах чаддаг учраас нэг бол надад хангалттай байгаад байгаа. Гэхдээ 7 хоногт 2 удаа идэж байгаа. Тэгээд амт нь бол үнэхээр яг давтчихгүй. Үнэхээр супер амттай байгаа учраас бол 5-аас 5-ыг өгж байгаа. Тэгээд бас пиццан ч гэсэн гоё амттай. Слайсыг эзэн. Тэгээд дараа нь бас пиццануудын газараа явж пиццаны баашоо эхлүүлэх болно. Тэгээд ямар ч үсэн хоба бургер бол миний хувьд бол яг хамгийн гоё хоолны газруудын нэг байгаа. Би энд бол эренгүүтээ дахиад хоол идэх дуртай. Ер нь бол одоо Монголын Улаанбаатарын юм хоолны соёлд бол маш том урагшаа алхалт дэвшилт бол авчирж байгаа учраас би бол хобагийн Swift burger 5-аас 5-ыг өглөө. Та нар бас хоба бургерийн Swift-ийг хурж ирээд идээд өөртөө үнэлгээгээ өгөөрэй. Юу анхны удаа 5-аас 5 өгж байгаа юм уу? Хосор дээр чинь 5-аас 5 өгч 4.5 болсон. Тийм. Тэгэхээр анхны удаа 5 удаатай үнэлгээ өглөө. Хобагийн Swift burger. Яг үндэ бол UB Food Festival дээр хоба шиг газрууд тийч асраа бариад тэгээд хүмүүс тоолоор үйлчлэх юм бол гоё яахгүй. Энэс бол одоо Узбек плов идэх гэж UB Festival зоримоорг байна шүү дээ. За десертээр комент унших болно. Мексикод очоод гудамжнаас нь тако авахад яг л юм байдаг шүү дээ. Би Мексико явж үзээгүй. Гэтэ би нэг хагас Мексик хагас хар охинтой хэсэг уулзж исэн. Тэгээд надад бол такогоор үйлчлээ. Гоё тако байсан. Жихэн Мексик тако байсан. Хоолны контент хийдэг хүн халуун ногоо иддэггүй бол давсгүй хоол шиг байна. Энийг бас энэ комментэн дээр бас хэлье. Би одоо хэд амтлагааны тухай How to Taste гэдэг ном уншиж байгаа. Тэгээд тэрэн дээр бол дэлхийн хүн төрөлхтний 25% нь бол халуун ногоо иддэггүй одоо мэдрэмтгий гэсэн утгатай. Тийм учраас энэтэй бол ерөнхийдөө санал нийлэхгүй байгаа. Халуун ногоо иддэггүй хүмүүс нь илүү одоо мэдрэмтгий учраас халуун ногоо иддэггүй. Түүнээс бол одоо тийм фүүдийн хүн халуун ногоо иддэг гэдэг бол биш шүү. За хит ресторанаас авах юм гадаад цөөхөн хүн ажиллаж байгаа газраас өсөд байх юм. Энэ дэр бол юу вэ гэвэл UB Food Festival дээр чи бараг нэг 100к-ны хоолны зарцуулт хийсэн. Хоолнууд нь үнэхээр тиймэрхүү байсан. Тэрний орон зүгээр ресторан руу очиод хоол идэх нь миний өвд хамаагүй үнцэнтэй санагдаж байгаа. Тэгвэл би мэдж байгаа гой хоолоо идэнэ. Тэр фестивал дээр хоолнууд нь бол амтгүй зүгээр одоо соусоор ингээ балбцсан. Тэгээд бас хийцэн ерөөс нэг тийм онц зүйл байгаагүй. Тэгээ ер нь ингээ фуд фестивалууд дээр ресторанууд эсвэл хоолоор үйлчилж байгаа газрууд өөрсдийнхөө тэр хоолоо таниулаад амттай гэдгийг үзүүлэх ёстой. Түүнээс бол одоо нүуний рестораны хоол гоё. Түүнээс бол одоо энэ фестивал дээр мяа хоол хийдэг юм аа. Тэгж одоо категорилмооргүй байна. Халуун хоолыг хунцар саунд хийвэл хайлж хоолнд ордог гэдэг үнэн шүү. Хүмүүс анхаараасаа. Би бол энийг ерөөхдөө тогтмол бараг дугаар болгонд хийлдэг. Манай контент бол хэлж байгаа. Хунцартай халуун хоолыг битгий холиоч. Ягаад гэвэл хунцар хоолнд шууд шингэдэг учраас та хунцар идэх болно. За зарсан хүмүүс нь орж ирээд баахан юм биччихэжтэй бичлэгнээс нь хараас онцгүй хоолнод байлаа. За санал нийлж гин. Гой дахианы газруудаар яваач. За
Угаасаа муухайг нь муухай гэж, гоёыг нь гоё гэж иддэг юм байгаа бидтэй. Бүгдийн гоё гэж жүжээд байх юм уу? Малнуудаа контентийнх нь утга учирыг ойлгож үзэлтэй малнуудаа. Ямар амар голж иддэм бэ? Ийм тийм гээд. Би мөнгөө зар төлөөд хоолыг авч байгаа шүү дээ. Тэгээд голж идэхгүй яах юм? Ямар үнгүү идж байгаа биш. Зураглаачтай хоолноосоо амсуулдгүй болов гэхгүй юу? Манай зураглаач цагаан болтон. За баярлалаа. Коммент уншлаа. Тэгээд Edida контент бодиттой баримттай хараад бус хоолны шүмж хүргэж байгаа. Subscribe, like-аар дэмжээрэй.